Сайн зохиогчийн эрх, за барааны тэмдэг, газар зүйн заалт, патент гэх 3 төрлийн хууль орж ирж байна. Энэ одоо хэлцэн гэл явъя да. Би бас энэ нөгөө тэргүү чадвар сайд байхдаа миний харьяанд байсан юм аа. Тэгээд бас жоохон урж сонирхож ийсэн. Нэг жоохон монголчилмаар л юм байлээ. Хитрхи бид нар ингээд олон улсын юмн дотор орчход за тэр дэлхийн патент дотор бидний юм чийж одоо ямар хөөчөн байх вэ? Тэгэхээр энэ тэр ингээм амгалан гишүүн бас асууад ийлээ. Энэ Монголынхаа талын юмыг л янзлах, цэгцлэх, хамгаалах, хөгжүүлэх, за Монгол доторх харилцаагаа бас их зөв зохицуулах. Ийм юмн дээр энэ хуулиуд дээр их өөрчлөлт ормоор байгаамаа. Биднийг зүгээр гүйлгэж харсан. Бүгдийг нь бол ойлгоогүй. Хэлэлцүүлгийн явцад бол асууж тодруулаад явъя. Тэгээд нэг ийм юм над хүсэлт байгаа. Би асуулт ч биш л дээ. Надад нэг цаас өгөөд гэж. Энэ оюуны өмчийн чиглэлээр одоо сүүлийн нэг 10 жилийн одоо надад судалгаа материал өгөөч. Одоо энэ патент гэхээр одоо манад хичнээн яачаад байгаа. Зөвхөн Монголынхыг ярьж шүү. Тэг манай талын цааснууд, тоонуудыг анализ хийхээр юм өгөөч. Энэ бол арай л нүсэрдцэл хууль санагдаад байна лээ. Ийм их олон өөрчлөлтүүд. Тэг айлаг дагаал нэг баахан өөрчлөлт оруулдаг байхгүй юу? Тэг манай яг дотоод харилцааг зохицуулж чадж байгаа. Хоёр дахь асуудал нь мөнгөтэй холбоотой асуудал надад өгөөч. Мөнгө гэдэг нь яг дотоодын жижиг сажиг хураамжаас гадна энэ оюуны өмч чинь өөрөө мөнгө болон хөрвж байгаа юм ирэн байна уу байхгүй юу? Оюуны өмч гэдэг одоо бид нар 1000 өмчийн хууль мөөл гаргаад оюуны өмчтэй хамаарагдана гэдэг эн чинь уг нь мөнгө болох ёстой шүү дээ. Мөнгө болдгоо. Тэгээ хамгийн энгийн жишээ манай хэдэн дуучид бахан хэрүүл хийгээл явж байгаа шүү дээ. Чимбатарга их олон жил болсон юм. Бид нэр мөнгөжүүлэх гэж чадаагүй юм. Одоо энэнийг хэрэг мөнгөжүүлэхгүй бол энэ хоосон цаас шүү. Тэгээ тэр гааг маг бахан юм яриад ингээл жинэ мэнэ яриад явдаг. Монголынхаа ямиг жаахан хамгаалах цэгцлэх тал дээр энэ хуулиудаа өөрчлөлт анхаараараа та нар өөрчлөлтсөн явж байгаа байх. Тэгтээ би энэ дотроос нэг тийм дөрвтэй болж харахгүй байна. Хэлэлцүүлгийн явцад тодруулж асууж ярьж хөөрье.